манай сонсогчдоо хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн бэлтгэдэг 1812 Тэг 2 подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хатан сайхан оролцож байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За энэхүү подкастыг сонсож байгаа нийт үзэгчдээ бас өдрийн мэндийг хүргэе. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хүний эрх хэрхэн зөрчигдөж байна вэ гэдэг талаар өнөөдөр ярилцсанаа. Тэгэхээр юун төрөнд хоёлоо тодорхой сэдврүүгээ орохоос өмнө энэ судалгааны ажлын талаар сонсогчдод нэг мэдээлэл өгч байна. За манай хууль зүйн үндэсний хүрээлэн бол Өмнө эрхийн үндэсний комисс хамтраад өнгөрсөн оны 2 дугаар хагас гэж хэлэх зүйтэй байх. За зөрчигдсөн эрхийг сэргийлэх механизм гэдэг нэртэй 2 үе шат бүхий судалгаа хийсэн. За үүний эхний үе шат бол одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэний эрх яаж зөрчигдөж байгаа вэ гэдэг агуулгатай байсан. За харин хоёр дахь нь бол уулуурхайн хүрээнд байгаа. За магадгүй энэ дараагийн дугаараар уулуурхайн маань орж ярих бах. Би бол зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад за ямар процесс гарч байна гэд тэн дээр илүү төвлөрч ярина гэсэн бодолтой байгаа. За судалгааг ерөнхийд нь харсан. Тэгэхээр яг гэр хорооллын дахин төлөвлөлт дээр одоо яг энэ дахин төлөвлөлт яагаад хийгдэх хэрэгцээ шаардлага нь юу байгаа юм. За энэ дахин төлөвлөлт дээр ямар одоо хууль дүрм журмууд мөрдөгдөж ажилтгийн гэх мэтчлэн маш олон суур мэдээллүүд бас байлаа. Тэгэхээр би өнөөдрийнхөө подкастаар хугацаа богинохон учраас яг гэр хорооллын дахин төлөвлөлт дээр иргэдэд ямар одоо эрхэн зөрчигдөх нөхцлүүд бий болт юм бэ гэдэг дээр бас тодорхой мэдээлэл гэж бодож байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол эхлээд манад 10 жил болсон тийм. Иргэдэд яг ямар эрх нь хаана зөрчигдөд байна? Аль шатандаа зөрчигдөд байна гэсэн үг. За нэгдүгээр нь бол гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг процесс маш том процесс үлээ. Судалгааны явц талд тэр нь харагдчихсан. За мэдээж нөгөө орчны бохирдлоос ер нь бол үндэслээд энэ бол хийгдэж эхэлсэн байдаг. За ингээд эхэлж байхдаа бол хамгийн анх нийсийн иргэдийн төлөвлөлтийн орлын журмаар одоо батлагдаад эхэлж исэн байдаг. За ингээд явж явах явцдаа бол дараа нь хот суурин газрын дахин хөгжлөх тухай хууль гараад ерөнхийдөө журмаасаа хууль руу орж дэвшсэн давтал байдаг. За тэгээд энэ дээр бол ямар иргэний эрх хаана зөрчигдөд байна гэх юм бол төрийн байгууллагын улаан албан дээр байдаг. Яагаад гэх юм бол одоо нөгөө газар чөлөөлөх ажлыг нэг хэсэг бүлэг одоо өөр субъект хийдэг бол дахиад тэднэрт нь хяналт авах субъект нь өөр үүдэг ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү маш олон субъектууд ороод ирэхээр эдний дунд нь иргэний эрх нь зөрчигддөг ч юм уу тийм. Одоо тэгээд нөгөө иргэн маань миний энэ эрх юу гэдэг нөгөө газрын баг үнэлчингууд очоод нэг газар очоод манай газрыг баг үнэлээд байна гэд хэлэх юм бол тэд нөгөө манайх энийг хариуцахгүй шүү дээ. Гэх мэтлэнгээр бид нар нөгөө илүү иргэдэд энэ судалгааг бодиттой болох үднээс маш олон хүмүүстэй ярилцлагын аргаар хийжсэн. За ярилцлагын аргаар хийж явах жишээ дурдах юм бол ямар кейс гарч ирсэн бэ гэх юм бол баг 4-5 жил ирэх нь зөрчигдсөн. Тэгээд нөгөө хүн маань болохоор шүүх юм уу эсвэл тэр зөрчигдсөн эрхийг нь сэргээх газар ханддаг. Зөвхөн тухайн төрийн байгууллагад хандаад байдаг. За тэгээд төрийн байгууллага нь одоо ямар зүйл хэлдэг вэ гэхээр бид нар бодохгүй энэ асуудлыг шийдээд өгнө. Гэх мэтлэнгээр нөгөө асуудлуудыг удаашруулдаг. Эсвэл манайх нэг шийдэхгүй шүү дээ. Тэр байгууллага шийдэн ч гэдэг юм уу тийм. Ингэж явсаар байгаа 4-5 жил өнгөрцөн. Тэгээд ихч бол та яагаад шүүх танддаг юм бэ гэд асуухаар нөгөө шүүх яг бидний хэргийг авч шийдэх үгүй би мэддэг гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар бол яг байгаа нь өөрөө. Иймэрхүү байдлаар за төрийн байгууллагын уялдаа холбоон дээр болон иргэдийн эрх зүйн мэдлэг дээр бол гол асуудлууд байна гэдэг нэмэрхүү дүгнэлтэнд бол бас судалгаа хийж байгаа хэвчэд бол хүрсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөн дээр одоо 2 болон 3 талын гэрээ байгуулагддаг гэж байна. Тэ ямар тохиолдолд 3 талын гэрээ байгуулагдаад ямар тохиолдолд 2 талын гэрээ байгуулагдаад байгаа энэ субъектууд нь хин байна. За 2 талд тулхан 3 талт гэрээ гэдэг бас өөр их сонирхолтой ойлголттой шиг судалгаа явуулж байна. За 2 талт гэрээг бол иргэд хооронд эхлээд байгуулж байгаа. За иргэд би энд бол газраа өгөөд энэ газар дээр ийм байв авна гэдэг. Юм барьцдаг. Нөгөө талд нь болохоор 3 талт гэрээг нь за засаг дарга орж ирээд баталгаажуулж өгдөг. Тухайн бүс нутагт. Тийм өөрөөр хэлбэл энэ газарт ийм тендерээр барилга авах нь зүйтэй. За энэ барилгыг бол энэ компанид барьж байгааг бол засаг дарга баталгаажуулж байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хийдэг. За тэгээд 3 талт гэрээ байгуулсны дараа бол иргэдийн бүх үйл хөдлөлтийн гэрчлэгийг засаг дарга өөр дээрээ засаг даргын ажлын албан өөр дээрээ юу авчдаг гэх юм уу тийм. Хураагаад эсвэл хадгалцдаг гэх юм уу? Иймэрхүү байдлаар явдаг. Хөвчлэн бол өмчилж байгаа иргэд байдаг. Тэгэхээр хууль этгээд бол газар өмчлөлт ирэхгүй. Тийм болохоор засаг дарга гэрчлэгийг нь өөр дээр авч үлдээдэг. Тиймэрхүү байдлаар өөрөөр хэлбэл бол 3 талт гэрээ байгуулсны дараа ямар үүргүүд үүсчихнэ гэж харж байна гэх юм бол иргэний хувьд бол өөрийнхөө газар өгчөж байгаа юм. За
төсөл хэрэгжүүлэгч явж бол тэн дээр нь барилгын бариад өгөх юм хийж байгаа. Засаг даргуул ер нь тэрийг тодорхой хэмжээнд хянаад явах төрийн байгууллагаар орж ирж байгаа. Төрөөс яаж хүний эрхийг яг энэ дахин төлөвлөлттэй холбоотойгоор зөрчиж байгаа юм бэ? Тэгэнгүүт тухайн одоо нөгөө дахин төлөвлөлтийн ажлын явцад яаж зөрчигдөд байгаа юм бэ гэсэн юм хоёр талаас нь судалсан байсан л да. Тэгэхээр улсаас тэгэнгүүт мэдээч хэрэг нөгөө улсаас хамааралтай төсөв санхүү удаашрснаас болоод иргэд тогтоосон хугацаанд тэр одоо газраа өгөөд буцаагаад нэг тодорхой хэмжээний талбайтай байр авах сонирхолтой байлаа гэж бодоход тэрийг хугацаанд авч чадахгүй олон жил орон гэргүй явах ч юм уу те ийм асуудал үүсэж байна. Тэгвэл тэр одоо яг дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцад иргэний эрх яаж зөрчигдөж байна вэ? Ихэвчлэн бол гэр орооллын иргэд маань түрээсийн зардал гэж авдаг. Өөрөлдөх юм бол сар болгон өөрийнхөө газрыг өгчөөд өөр газар очиод байж байгаа тохиолдолд бол нөгөө хүмүүс маань нэг тэнд чинь дахиад нэг газар амьдрах хэрэгтэй болдог. За энэ түрээсийн зардлыг бол жишээ нь өгдөг. Хууль этгээдүүд. Хууль этгээдүүд ингэж өгж явах явцдаа сар болгон өгөх байх. Одоо юу өгж яагаад өхөө болцсон тасалцдаг нэг жишээ нь гарч болж байна. За хоёр дахьт нь бол яг барилгын ажил ихэлсний дараа мэдээлэл хамсуулцдаг. Өөрөөр юм бол одоо жишээ нь бид нэр 3-4 оролт очиод иргэдтэй уулзаад за иргэдтэй бид уулзж байгаа. Иргэдээс нэг өөр мэдээлэл өгнө. Хууль этгээдтэй уулзаад хууль этгээдээс нэг өөр мэдээлэл авна. Захиргааны байгууллагатай болсон. Захиргааны байгууллагаас ингээд 3 юм дээр бид нэр анализ юм байдлаар нь хийж байгаа. За тэгээд тэнд бол хууль этгээд яасан бэ гэхээр 3-4 хороол хавцаа байсан санаг. Тэгээд тэнд бол ингээд ерөнхийдөө бүх том барилгуудаа ингээд бариад эхлэе явцсан. Гэтэл тэрэн дотроо ганцхан айл хашаага өгөөг байгаа. Тэг ингээд өөрөөр нь бол тойроод ингээд битүү барилга орчин болж байгаа бол тойроо барьцсан. Тэгээд яг голд нь нэг айл гэж байгаа байхгүй. Тэгээд бид нэр ороод уулзж байгаа юм. За хууль этгээд одоо тэс асуухт бол энэ асуудалгаа байгаа энэ айл бол манад өгдөг гэдэг юм ярингууд бид нэр тэрийг баталгааж судлуулах үүднээсээ орж тодорхой хэмжээнд асууя гэдээ хараад асуугууд нөгөө нь юу ч хэлж байгаа гэхээр за би бол нэг одоо жишээ нь юунд бол хүн энийг барьдаг бол тэгээ тодорхой юм миний газраа өгж байгаа хууль этгээд нь тодорхой хүн би өгчмөр байна. Энд 5-6 солигддог. Тэ? Одоо юу гэдэг би Аад өгчлөө гэхэд одохгүй нөгөөдг нь B болоод C болоод ингээд манай хамт тэнд байсан бүх хүмүүс нь одоо хохирч ийн гэж надад ярьдаг. Гэдэг юм ярьж байгаа. Гэтэл тэрийн зүгээр судлаад үзэхээр ямар нөхцөл байдал үүсч ийнөх юм бол мэдээж төсөлд шалгарсан хууль этгээд маань ганцаараа нөгөө ажлыг юм уу тэр төслийн барилгыг барихад бол одоо нөгөө хүний нөөцийн асуудал гараад ирэнгүүт тусгай гүйцэтгэгчээр тэрэ байгуулад ордог. Тэгэхээр тэнд ингээд олон хил этгээдүүд байгаа юм шиг харагддаг ч юм уу тий. Ийм юм ойлголтын зөрүүнүүд дээр иргэдийн мэдээлэл маш бага болчдөг. За тэгээд бидний ойлгосноор бол нэг иргэдэд Facebook групп ч юм уу тиймэрхүү хүмүүстэй юм шиг байгаа. Тэн дээр их мэдээлэл төрөхөө болчдөг. За уг нь бол яг хийгээд юм уу гэрэн дээр бол 1 жил юм уу 2 жил гэдэг хугацаа ер нь байгаа. Өөрөөр нь бол бид жил юм уу 2 жилийн дараа энэ ажлыг дуусгах юм байна гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр 4-5 жил болж байгаа. Яагаад тэгэхээр яагаад тэгвэл 4-5 жил болж байгаа шалтгаан нь юу вэ? Хийхгүй ч юм уу тий. Эсвэл нөгөө иргэдийн газрыг авсных нь дараа бол иргэдтэй төдийлэн сайн харьцахгүй. Уг нь энэ тохиолдолд бол яг иргэд бол ийм асуудал үүсээд байна гэдгийг шүүхээрээ ч юм уу яваад бол шийдвэрлэх уу боломжтой. Энэ судалгааны бас нэг гол юм нь бол за иргэдийн эрх нь бол зөрчигдөд байна. Зөрчиж байгаа одоо манай тохиолдолд. Тэгвэл зөрчигдөхгүй байх гол боломж нь юу юм бэ гэдэг дээр бас бид нэр хариулж үзсэн. Хариулт тавьж үзсэн. За энэ дээр бол одоо ерөнхийдөө агуулгаар нь хараад үзэх юм бол би ихэд газраа өгчөөд тэгээд тэрнийхээ нэг жилийн дараа хүлээгээд байгаа байхгүй. 2 жил. Би ихэд юм өгчөөд байгаа. Тэгээд барьж өгнө хүлээгээд байгаа гэсэн. Бидний судалгааны хүрээнд хараад үзэх юм бол бид нар нөхөө олгорын зохицуултыг хөр нэлээд харж үзсэн. Тэгэхдээ энэ дээр бол бид нар нөхөө олгорын одоо журмын тогтолцоо ямар явж байгаа гэдгийг харж үзсэн. За тэгээд сүүлд нэг 2 хуулийн төсөл жишээ нь явж исэн. Тэн дээр байгаа нь ямар байгаа гэдгийг харж үзсэн. Тэгээд гадны улс орных ямар байгаа вэ гэдгийг бас харж үзээд энэ дээр бид нар бол Япон болон бүгд найрамдах Солонгос улсыг жишээ нь хараад үзсэн баг жишээтэй. За тэгээд энэ дээр би зүгээр нөхөө олгор дээр маш товч зүйл хэлэх юм бол хэрвээ иргэн за тэр нэг тодорхой хэмжээний үнийн дүнбүхийн нэг мөнгөн дүн байгаад байгаа шүү дээ. Тэрийг нь урьдчилаад өгчих юм бол тодорхой хэмжээнд тухайн иргэдийн хувьд маань бол зөрчигдөх хэрэг нь харьцангуй одоо хэрэг төгшөнгээр аваад үзэх юм бол буур. Энийг бол яг тасан зогсоох үгүй гэдэг
талаасаа биш багсах талаасаа бид нар эхлээд энийхээ дараа бол таслан гэсэн аахгүй илүү их ярих зүйтэй. Тэгэхгүй учир зүгүүгээр энэ бол шууд таслан гэсэн агуулга бас яг. Хэрэв байраар сольж байгаа бол нөхөн олохор дээр боломж байгаа мó. Одоо жишээлбэл газраа өгөөд буцаагаад ирээдүйд бий болох тэр байранд тодорхой хэмжээний метр квадратын байрыг бий авъя гэж ингэж тохиролцож штэ хоорондоо гэрээ байгуулж штэ. Эсвэл худалдаж болж ийн газраа шууд эсвэл зарим нь байраар сольж ийн эсвэл өөр газраар сольж ийн гэдэг юм уу. Ингээд нөгөө тухайн газраа сулж байгаа нөхцлүүд нь өөр өөр байгаад байна шүү дээ. Тэгэхээр ирээдүйд бий болж байгаа тэр байран дээр тодорхой метр квадратыг нь авъя гэж ингэж тохиролцож байгаа тохиолдолд яг өөрөнд хэлж байгаа энэ нөхөн олгоор дээр боломж байгаа. Нөхөн олгоор гэдэг зөвхөн тэргээр одоо хязгаарлаж ойлгочихлохгүй. Одоо юу гэмдээ төрс өршөөлөх зардал гэж чинь өгөх ёстой ч юм уу тий. За нэг удаа мөрөлгөн хилжүүлэх зардлыг өгөх ёстой ч юм уу. Эсвэл нөгөө газрын үнэлгээ хийх зардлыг өгөх ёстой ч юм уу гэдэг. Гэх мэтлэнгийн олон зүйл бол тэн дээр байгаа. Энэ дээр нь бол деталаар нь бол салгаж ойлгох нь зүйтэй. Ерөнхий байдлаараа хараад үзэх юм бол нөхөн олгоорыг нь бол тухайн иргэдэд мөнгөн мөнгөөр нь хэмжээд хэрвээ өгөж байх юм бол бас одоогийн яг нөхцөлд бол харьцангуй дэвшилтэд дарга байх боломжтой гэдэг ч юм уу. За хэрвээ энэний судалгааны маань яг үр дүн болвол ингээ гарцаа. Энийг үүний дараа бид нар нөхөн олгоор олгож байгаа нь өөрөө яг нарийн зохицуулт муу юм уу гэдэг практик хэрэглээд үндэслээд энэний хоёр дахь шатыг нь бол хийх тийм төлөвлөгөө бол байгаа. Яг тэрнийхэн дагуу хэлэн бол бид нар бас өөрсдийнхөө дараагийн хөлбөрүүдийг бол ийм хөлбөр байж бол ингэж хэрэгжиж юм уу тий. За одоогийн хүрээнд бол бид нар нөхцөл байдал зөрчигдөж байна. Хамгийн үр дүнтэй хэрвээ хурдан шийдвэрлэх арга бол нөхөн олгоор байна. Бусад аргууд бол байж болно. Нөгөө цэн төрийн захиргааны байгууллага хоорондынхоо уялдааг сайжруулах, иргэдийнхээ мэдлэгийг дэвшлэх юм уу. Энэ нь бол харьцангуй урт хугацаанд хэрэгжиж байна. Цаг гаргаж бас ярилцсанд баярлалаа. Тэгээд сонсогчдод маань яг өнөөдөр бол хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилд хатан сайхан оролцож бидэнд гэр орооллын дахин төлөвлөлт болон хүний эрхийн талаарх асуудалтай гэр орооллын дахин төлөвлөлтөн дээр хүний эрх хаана зөрчигдөж байгаа юм бэ, шийдвэрлэх боломжууд нь юу байгаа юм бэ гэдэг талаар бас ярилцаж мэдээлэл өглөө. Хамт байсанд баярлалаа.